За сайн бацхан уу нэж да өдрийн мэнд орой мэнд энэ ч оруулж байна. Тэгэхээр өнөөдөр хичээлээр амлсан ёсороо нөгөө энэ ажилласан болдруудаа гит рүүгээ яаж шилжүүлэх вэ гэдэг талаар ярина. За тэгээ би ер нь сведэ хичээлүүд дээр тийм нэг энгийн байх зорддог нэг албан ёсны ингээл амар хэцүү болохгүй тийм болохоор би бас зарим нэг юм одоо бол сайн бэлтгээгүй шууд дайрж орох гэж байна. Бас тэгээд бас энгийн байдлаар ярина. Тэгээд намайг дэмжээрэй. За тэгээд юу? Одоо second гэдэг хэдлээд folder байгаа энэ ч тийм. Энд чинь ингээд tools дотор XML extract байна. За тэгээд одоо энэ helper гэдэг файл байна. Second and mod tech XML гэдэг файлууд байгаа. Би нөгөө results гэдгийг устгацсан. Тэр нь нөгөө generated одоо энэ кодод ашиглаж generate хийгдэн. Тэгэхээр тэднийг бол нөгөө repository руу оруулах хэрэггүй. Тэгэхээр аваа хийсэн байгаа. За тэгээд тэр файлууд ингээд энэ чинь ингээд чи за repository за энийг нэмээ. За тэгээд ярьж байгаа энэ чи тэр result тэр файлууд үүснэ. За тэдрийг үүсгэхээр ингээд энэ git чинь энэ юу файлууд вэ гэдээ асуугаад эхэлнэ. Тэгээд тэрийг эдрийг ингээд commit өдр хийх repository руу нэмэх хэрэггүй гэж хүсвэл git ignore гэж файлыг ашиглаад ийм файлууд байх юм бол git руу оруулах шаардлагагүй гэж ярьдаг байгаа. За тэр тухай явандаа илүү тодорхойлох байх. Тэгээ энэ жоох урт видео хийж магадгүй гэж бодоод байна. Би бас төлөвлөө жоох муутай байгаад байна. Тэгээд бас цагийг чинь авсан бол хүлцэл авахар байгаа хүлцэл видеоны дараа ингээд намайг уучлаа. Жоох уртжуулж магадгүй. Тэгээд бас бэлтгэлгүй болохоор илүү тутам ярьж магадгүй. Гэтэ яг гол нь зүгээр энгийн те би яг ингээл бүр төгс юм шиг ингээл амар байхгүй зүгээр энгийн л те зарим бүх код ингээд чижээр мэдхгүй зарим нь тэгэл интернетээс ухаж байгаа хэдлээ. За би зааж байна. За second гэдэг folder байгаа. Тэгэд миний нөө юу git дээр байгаа. Git дээр байгаа одоо юу штэ. Энэ git дээр econ mod гэдэг нөө юу repository байгаа гэсэн. Тэн дээр first гэдэг юм нөө юу байгаа. Анхны хичээлийн mod file байна. Нэг ороод харах юм бол ингээд байж байгаа те. За тэгэд энэ econ mod гэдэг юугаа first read email яг түрүүний байсан хоёр файл энэ байж байгаа. Энийг ингэж энэ чинь ингэж би татчих явахын тулд нөгөө clone гэж юм ашигладаг. Clone гэдэг одоо линкээр нь clone гэх юм бол энэ чинь copy гэж авч жагаад за тэгээд юун дээр одоо энэ my modeling гэдэг folder дээр ингээд байж штэ. Тэгээд энэ шиг directory-д хахаар ийм directory-нууд байгаа. За хэрвээ энэ чинь ингээд econ mod гэдгийг хэлээ яа л да. За устгах чинь энэ чинь яаж байгаа git clone. За яа хэлээ өөр юм орж байгаа. CD би чинь энэ чинь revision хийж яаж гэдгийг ячиж сандгүй. За ямарсан second хэл зүгээр second 0 гэдэг рүү орж байгаа. За юм. CD second 0 гэж хагаад энэ чинь git clone гэдэг git clone түрүүний clone-сон clone хөлбөрийг ингээд компьютер дээр үүсгэх гэдэг нэс үү штэ. За дараалаа энэ Windows дээр адилхан ашиглана. Нөө юу шүү. Энийг git-ийг нэр ашиглахад git-ийг ашиглах вэ гэдэг интернетээс харчихгүй те. Тэгээс магадгүй дараа ингээд үнэхээр шаардлагатай гэвэл хичээлүүд оруулж болно. Тэгээд git-ийг суулгаад git-ийг суулгахаар энэ команд нэхлэн ажиллаад эхэлчихнэ. Тэгээд Windows дээр ч гэсэн яг ингээд адилхан явна. Явах байгаа хаа. За тэгээд яачлаа second 0 дотроо хэлээ яатсан. Ямар folder гэхээр econ mod гэдээ оруулцгаал. Тэгээд econ mod руугаа ингээд ороод үзэхлээр econ тэгээд first гэдэг folder маань. За одоо чинь иш очиж харъя. Modeling second 0 гэж байсан. Тэн дотор econ mod гэдэг ингээд байж байгаа. За энэ repository та болохоор энэ нэмэх тэмдэг үүсгэж тэр нь бол энэ repository шүү гэдгийг илэрхийлээд байгаа. Тэм зүйл байгаа. Ингээд татаж авч файл дээр татаж авч болдог. За тэгээд энийг эдитлж яагаад тэгээд цаашаа өөрчлөлтүүд хийж яагаад тэрийг буцаагаад repository руу илгээж болдог. За тэр тухай ярина. Одоо яа. Би тэгээд econ mod энэ чинь ингээд тэгээд татаад авсан байгаа заяа. Тэгээд одоо энэ second-ийн энэ нөхдүүдийг econ mod руугаа ингэж оруулна. Оруулахын тулд зүгээр copy доод энэ би control C дарж байна. Econ mod нэлээ хуллаа. За тэгэхээр одоо ингээд асуулын тэмдэг гэж гараад байгаа. Тэгэхээр ингээд энэ folder маань econ mod гэдэг folder маань өөрөө repository байсан. Тэгэнгუთ л одоо манай нөгөө git маань ингээд асуулын тэмдэг энэ юу second файлууд вэ гэж асууж байгаа байхгүй. За тэгээд яа. Би хоёр янзаар харуулна. Нэг нь болохоор
VS Code дээр харуулад нөгөө нь болохоор шууд терминал дээр ингээ харуулад хоёр янзын юмар хийгээ явнаа. Тэгээд эхлээд яа энэ дээр харъя. Repository дээр хардаа одоо энэ бид нээж үзүүлээ open folder icon mod гэдэг folder байгаа тийм энийг нэлээ. За тэгэхээр одоо юу байгаа? Энд дарахаар файлуудын folder маань бүтэц first гэдэг folder байна, second гэдэг folder байна тийм. Тэгээ readme байж гин. First гэдэг нь бол ингээд ийм хоёр файлтай. Second гэдэг нь ийм файлтай. Тэгээд юу гэж байгаа нь unrevisioned буюу тэр нэг repository чи энийг ойлгохгүй байна. Юу шин дата вэ, шин файлууд вэ гэж хэлж байгаа байхгүй. За одоо яана. Тэгээд ингэж харахаас илүү бас энэ дарахаар нэг яг юу гэж байна? Source control гэдэг тэгэхээр changes гэдэг ийм файлуудад өөрчлөлт орчиж байгаа гэдэг. Тэгээд эдгээр нь дандаа unrevisioned байна шүү гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр бид одоо энэ VS Code маань шууд Git-тэйгээ VS-ийг холбогдсон бол энэ чинь extension татдаг гэсэн шүү дээ. Энэ чинь ингээд VS Code-о татчихна. Visual Studio Code-о. Тэгээд Git эдэргээд яхаа Git Lens, Git History эдэргээд юунууд эдэрийг суулгаад энэ чинээс шууд Java суулгахаар эдэрийг харуулад эхэлнэ. За тэгэхээр ийм хэдэн unrevisioned файл repository мэддэхгүй файлууд байна гэсэн. Хэлээ repository чинь ийм л агуулгатай юм байна шүү дээ. Тэгсэн чинь хэлээ энэ фолдерыг ингэж колон хийж авчаад тэр колон дотор энийг нэмчихэд яг байхгүй файлууд ороод ирсэн байна шүү дээ гэж байгаа. За энийг юунаас терминалаас яаж харах вэ гэхлээр би сая одоо ингэ шууд Visual Studio-оор шууд харуулж байна тийм. Терминалаас харахад Git code ашиглана. За Git second хэлээ чинь юу руу явах хэвээр. Хоёр юу явчих. Icon, cd icon mod тийм юм байгаа. За тэгээд одоо энэ чи харахад first second readme гэж байна. За энэ чинь Git status гэдэг. Git-ийн статус нь ямар шиг байна вэ гэхлээр одоо энэ untracked files гэдэг. Энэ second гэдэг folder доторх бүх юмнууд нь untracked байна гэсэн. Тэгээ энийг одоо нэмэх юм бол нэммээр байвал Git гэдгээр амаар гэдэг жаз. Энэ хоёр бол ер нь адилхан мессеж ингээд юу байна. Одоо нэмэх тэмдэг бол stage change гэдэг. Энэ адилхан Git гэдэг командаар ашиглагдана. За яа. Одоо яа. Шинэ файл оруулахын тулд одоо энэ чи бүгдийг энэ чи ингэж контролоор дарлаа. Ингээд бүгдийг идэвхжүүлж хагаад. За яа чи. Ингээд зарим нь идэвхжүүлчихээ. Зарим нь tools энэ нөхдүүдийг идэвхжүүлээд хэлээ яа чи. Stage changes гэж. Stage changes гэхээр add буюу одоо нэмж repository руугаа эхлээд за repository руугаа явуулахад хэд алхам байна. Эхлээд git add буюу stage changes гэдэг энэ утгатай одоо командаар ярил энэ терминал дээр ажиллах юм бол хэдлээ тийм git add гэдэг ингээд артлан файлынхаа нэрийг ингээд бичээд явуулдаг. Энэ ч болохоор тэр үйлдэлийг stage changes гэж яриад байгаа. За тийм ба. Тэгэхээр хэдл ингээд салгаж хийж үзье. Зарим файлуудаа stage changes гэдэг файлын location хаана байгааг угсаа мэдэн шүү дээ. Энэ чинь second гэдэг folder дотор байх юм а гэдэг ойлгомжтой байгаа. Тэгэхээр stage changes-ээр эдрийг нэмчээ. Үлдсэнийг нь яа. Одоо хардаа stage changes гэдэг ингээд үлдсэн unrevision change нэдэр. Тэгэхээр ихээр added гэдэг. За юм болцсон. Одоо үлдсэн нөхдүүдийг нь хэдлээ зүгээр git add-аар нэмчээ. Бүгднийг нэг дороо нэмж бүгднийг нэг дороо нэг газар ингээд хийж болох байсан. Гэтэ би зүгээр нь сонирхуулах үднэс тэ. Тэгж байгаа. За одоо энэ git add руу ингээд ороод ирсэн байна. За git unrevision untracked files нэдэр байж байна. За тэгээ одоо би эдрийг ингээд нөө Visual Studio Code хийсэн чинь одоо эдрийг нөгөө төр хийж үзье ягч. Юугаар юу лээ? Терминалаар dot тавьчихаар одоо бүх тэр folder second folder байгаа тэрэн доторх бүх ингээд файлуудыг нь оруулж өгнө гэж. Инхээр ажиллаж гэнэ үгүй юу харъя. За. Тэгэхээр git status гэдэг харахад өтр бүх ингээд файлуудыг ич оруулж ирцгааз. За тэгээ одоо эхлээд яана. Эхлээд add хийн. Дараа нь commit гэж нэг юм байна. Commit одоо add гэхлээр одоо энийг нэмэн шүү гэдэг сануулчихж байгаа. Тэгээ commit гэхлээр дахиад нэг алхам аваачаад repository руу аваачиж байгаа. Гэхдээ бүрэн яг ингээд энэ дүү аваач өмнө шатна гэдэг. Эний тайлбарыг ингээд интернетээс difference between add and git add and commit гэдэг уншаад үзээрэй. Commit-ийн дараа дахиад push гэж юу гэдэг команд байгаа. Тэгжиж хамгийн сүүлд ингээд очдог байгаа. Тэгээд git commit нь арай наад талд аваачаад за тэгээд push руу аваачаар яг нийлүүлдэг. Тэгэхээр commit push-ийн чинь би одоо энэ чинь яг ялгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ялгаа байна. Нэг байршиж байгаа газар мөр. За тэгээд одоо git энэ чинь яана. Хэдлээ
Visual Studio Code би яаж хийх үү гэдгийг зүгээр нэг ингэж хийх маягтай байгаа шүү гэчээд яг хийхээ терминалаар хий. Ингээд commit all гэдэг арчна. Commit all гэдэг дараа хийлэн буцнаа. За тэгээд энэ чинь ингээд message би юу нэмбэ гэдэг одоо edit second lesson files гэдэг. Тэгээд enter дарчгаар ингээд commit нь дуусчих واخхой. За тэгээд энэ ч ингэж хийчих болно. Энийг commit хийчих юм бол дараа нь юу болохгүй. Терминал дээр ажиллах учраас энийг ингэ устгах чи за. Тэгээд ингэж enter дарах байсан шүү. Commit хийсэн бол гээд. Одоо энэ чи яа зүгээр энэ чи git commit edit хийсэн энэ файлуудыг л нэг commit хийх гэсэн үг. Энэ чи бас сонгож байгаад зарим хин хэнийг commit хийхээ сонгож байгаад за сонгож байгаад commit хийж болох хэвээр юу лээ. Commit show file list change за сонгож байгаа зарим нь хийж болох commit stage commit stage гэдэг бүгдийг л яг нэг сонгох гээд байгаа юм л да. Тэгэхээр энэ чинь хэлэг git commit message гэж бичдэг систем message дээр энэ чинь ингэж added files for the second lesson. За одоо ингэж enter дарчих. Тэгэхээр одоо ингээд нөгөө нөхдүүд маань ингээд edit files for the second lesson гэдэг энэ message маань байна. Тэгээд 491 одоо юу оруулсан гэдэг. Тэгээд ингэ байж байгаа. За одоо git status харъя л да. Тэгэхээр your branch is ahead of origins by one commit гэхэд тэгээд git push хийж байгаа. To publish your local commits гэдэг. Одоо repository энэ чинь ингээ хараад үзгээр интернет дээр sync маань арай ороагүй байна. За тэгээд энэ Visual Studio дээр юу болж байна гэдэг харъя л да. Ингээд change энэ чинь ингээд юуч байхгүй болсон. Ингээд энэ чинь алга болчих жоох байхгүй тий. Commit хийх учраас гээд. Тэгээд бүрэн нийлүүлэхийн тулд одоо git push гэдэг энэ ч дарна. Юу Visual Studio дээр юу шүү. Тэхийн тулд зөв push гэж түлхээд өгнө гэсэн үг шүү дээ. Энийг дарна. Push гээд тэгээд push хийхдээ яана. Чи би одоо энэ чи одоо энийг push дарчих. Тэгэхээр надад олон GitHub-ийн юу учраас аккаунт энэ байгаа учраас дандаа асуугаад байна. Тэгэхээр би одоо энэ чинь username маань сугарах уу? Одоо password-а би хийлээ. Одоо Linux дээр чи ингээ харагддаг шүү. Ер нь харагддаг шүү тий. Харагдахгүй би хийсэн. Харагдахгүй. За тэгээд enter дарлаа. Authentication file юу лээ? За дахиад би буруу password гэдэг юм шиг байна. Сугар уу? Одоо энэ л ингээд алдаа оноог ингээ харуулад явах чинь бас гоё шүү те. За ингээд зөв password хийгээд энэ нөхдүүд маань одоо ингээд total 10 reused 0 writing object compressing object counting object 10 object оруулсан ингээд. За тэгээд ийм байж. Тэгээд master энэ git дээр branch-ийн тухай ярьдаг. Branch гэдэг нь өөр ингээд яг нэг ингээ repository-оос олон branch үүсгээд салбар үүсгээд тэгээд тэр салбар дээр нь ажиллаж хагаад сүүлдээ салбаруудаа нэгтгэдэг ч юм уу тийм юм байна. Хэдлээ бол master гээ салбар дээр ажиллаж байгаа шууд. Master гэдэг нь бол default салбар аа. Энд чинь ингээд default салбар шинээр салбар үүсгэж болно. Find create ингээд second гэх юм ингээд create branch гэдэг үүсгэж болохоор за юм байна. Тэгээ энэ деталь руу ороод яг хуу би бас тэгэхээр ярих юм зөндөө танаа тэгээд бас сураад би бас дараагийн хичээлүүд дээр ч гэсэн ингээд өөрчлөлтүүд ингээд харуулад бас явуулаад авах боломжтой байна. За ингээд push хийчлээ. Одоо repository руугаа харъя. Энийг refresh хийгээд харъя. Тэгэхээр тэр second тэгээд файлууд нь орж ирцгаац. Энэ 3 минут гэдэг 3 минут гэдэг энэ цаг нь болохоор commit хийсэн цаг. Push-аас арай өмнө ихтэй. Тэгээд 3 минут өмнө. Тэгээд нөгөө message маань хараа. Чи яаж байгаа? Edit files for the second lesson гэдэг. За одоо яа. Одоо энэ чинь дарлаа. Дахаар юу өөрчлөгдсөн бэ гэдэг. Одоо энэ файлууд нэмэгдсэн байгааз. Энэ файлууд ингээд нэмэгдсэн ингээд байдалтай ингээд харагдаж байгаа. Энэ юу өөрчлөлтүүд ингээд харагдана гэсэн. Одоо файлынхаа нэрээр second XML гэдэг файл энэ гэдэг. За ингэж second-ыг одоо нэмчлээ. Одоо юу руу очиж folder руу очиж харахаар одоо яаж ийн гараад үзье. Орлоо. Асуултын тэмдэг хэвээрэл энэ нэр танихгүй юм болов. Жохон алдаа зүгээр алдаа байгаа. За тэгээд git status харъя л да. Git status. Our branch is up to date, nothing to commit, working tree clean and working folder man clear нэ гэдэг. За ингэж хийчих байгаа юм ер нь бол. Тэгээд энэ дээр бол push яаж хийхийг ярьсан шүү дээ. За тэгээд
Одоо нэгэнт гитиг яаж тухай ярьж байгаа юм чинь одоо өөр ер нь яаж хэлдэг юм бэ гэдэг тэр юу гэдэг ингэ гоё болоод байгаа юм бэ гэдэг. Одоо ингээд маш олон ингээд хэдлээд юу байгаа. First second гэдэг юмнууд биш шүү дээ. Одоо хэдл одоо second-д оруулсан. Тэгээд одоо энэ helper гэдэг дээр хэдлээ зүгээр нэг яа. Эч одоо 2 дот ингээд одоо тест adding за код дээр ямар нэг өөрчлөлт хийлээ шүү дээ. Adding something гэдэг өөрчлөлт. Тэнгууд л одоо энэ улаасаа дэрж байгааз тэр одоо a few seconds ago uncommitted changes гэдэг. Ингээд Visual Studio Code маань айгуу гоо ингээд дэлгэрэнгүй юм мэдээлэл харуулад эхэлж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр ингээд дарахаар энийг нэмсэн байна гэх тээ гэж хэдлээ яа энэчнээс нэг files гэдэг дээр files-ийн хасъя л да. Тэгэхээр тэгээд за control S чи энийг x гэдэг дараа гарчиж болно. Тэгэхээр энэ хоёр өндөр ингээд өөрчлөлт гарсан маань энийг дарахаар энэ ч нэг хасалт хийгдсэн буюу хасах файл гэдэг үгийг улаацсан хассан маа гэд тэгээд энийг хасаад нөгөө шинээр үйлдсэн нь юу юм бэ гэхээр файл гэдэг үсэртэн гэдэгтээ энэ үйлдсэн байж байна. Тэгээд шинэ ингээд мөр нэмсэн нь чи байж ингээд өөрчлөсөн юм хасах үйлдсэн тэр шинээр гарчиж байгаа юм аа нэмэхээр ингээд явдаг. За ийм байж байгаа. Тэгээд хоёул бүх өөрчлөлт ингээд буцаах юм бол reverse change гэж шууд хийчихнэ. Энэ чинь show previous change, show next change гэдэг. Тэгээд stage change нөгөө git яд байгааз. Тэгээд reverse change хийчихье. Тэгэхээр одоо бүгдийг устгах чинь гоё. Тэгээд нөгөө энэ ч бас синхрон гэдэг усцаас амар testing гэдэг. За ийм юм нэмчи. Тэгээд өөрчлөлт маань ингэж харж болно. Бас өөр одоо энэ нөхөр нэг гэцмээс нэг файл ингээд нэг pending changes гэдэг. Ийш орохоор манай helper файл одоо нэг дараад үз. Дарахаар яг ингээд анх юу байсан зүгтэлт байна. Ингээд хасах байсан байхгүйсэн. Дараалт нь одоо байгаа нэмэх тал ингээд одоо repository дээр байгаа хувилбар одоо ингээд чамд байгаа хувилбарыг харьцуулаад тэгээ за чи хэвээ commit хийх юм бол яг юу commit хийх гэж байгаа вэ гэдэг ингээд харж болохгүй. Тэгээ код хөгжүүлж байгаа одоо ингээд маш олон газар өөрчлөлт хийж штэ тий одоо энэ ч өөрчлөлт хийж болно тий. Тэгэхээр амар урт файл ингээд 9 жирийн бөөн файл байх юм бол тэр болгоныгоо ингээд энэ чи одоо change за helper гэдэг файл өөрчилж. Одоо дахиад өөр газар хэлээ юм нэг зүгээр энгийн юмнууд нэмээ хийчихэл та. Second name дээр за preliminary чинь юу вэ? Session гэж зүгээр нэмчихье. За энэ чи. Тэгэхээр энэ чи ингээ хоёр файл одоо үүссэн гэж helper байна. Second-ийн өөрчлөлт тараа preliminary юм байсан, session юм болсон. Ийм гоё. Тэгээ энэ дундлын маусаа дарахаар ингээ устгачдаг шүү дээ. Яг хором шиг. За helper дээр ийм өөрчлөлт байна. Second дээр ийм өөрчлөлт байна. За тэгээ юу шүү. Энийг ингээд нээчээд одоо юу энэ дотроос яаж болно ш нэрэ энд байгаа файлууд би нөгөө control p дээр нээдэг гэсэн шүү дээ. Control second tech гэдгийг ингээд нээчиж хайжгаад control p дарж байгаад ингээд хайгаад тэгээ одоо дахиад би ингээд хайгаад яхлаа. Одоо юу юм first mod гэдгийг нээхээр second маань устчихна. Яагаад гэвэл энэ дали байгаа. Энийг ингээд тэгшилжүүл ингээд устдахгүй ингээд байнгын доктортой ингээд үлдсэн гэсэн. Тэгээд second tech хин чийж байна. Тэгээд энэ чагаар дэж байгаа. Тэгээд нэг хоёр дараад ингээд юутай болгочихоор тэгшүүл болгочихоор ингээд шинэ файл үүсгээд энэ first mod маань арга болох байгааз ийм байдаг шүү бас Visual Studio Code-ны юу байна? Нэг хэрэглэгдэхүүн одоо функц юм. За энэ хоёр change байна. За энэ хоёрыг change одоо яаж эхлээд git add хийх хэрэгтэй. Одоо хоёулын ингэж контрол дарж агаад stage changes гэх тээ. За хоёул энэгээр яаж үзье. За helper-ийг л зүгээр явуулж дөө. Stage changes гэдэг. За ингээд stage changes helper энэ changes зүгээр л modified, modified. За тэгээ одоо яа commit гэдэг. Энийг дараа зүгээр commit хийж болно. Энийг дарчаар commit нэг энэ stage change байгаа бүх файлуудыг commit хийнэ гэсэн үг. За тэгээд commit message дээр одоо testing гэж зүгээр биччихэ. Testing 23 25 цагаа тавьчвал илүү тодорхойлох. Ингээд окей энэ төр дарлаа ингээд алга болчихж байгаа. Тэгээ нэг л файл үлдэж байгаа. Тэгээ одоо энэ өөрчлөлт маань юу руу очиог байгаа гэсэн шүү дээ. Одоо last commit гээд 23 минут зүгээс өгөө гээд энэ чинь 8 минут өгөө гээд байхгүй байгаа. За одоо push дарлаа. За username гээд асууж ин тэндэн би нөгөө сугар хүү. За password маань
Оо харагдахгүй л үгтэй. За. За одоо ингээд мессеж гарч ирэх нь үү? Энд чинь a minute show commit details. Enable show commit details гэнэ. За харъя. Энд чинь мессеж болно гал ирдэг. Тэгтээ гарч ирэх юм. Харъя. 43 секунд гээд энэ чинь ингээд файл хийгдсэн байна те. За одоо яа. Энэ дээр тест энэ commit message дээр дарахаар яг хаана өөрчлөлт орсон бэ? Энэ одоо ингээд second helper гэдэг файл дээр энэ 2 гэдэг мөрөнд ийм байсан хоос мессеж гэсэн чинь одоо нэмэлт тестинг гэдэгтэй болцсон байна гэд. Ингээ харуулж байгаа гэсэн. За ийм гоё л ингээд түүхийг харуулж байгаа юмуд байгаа юм да. За тэгээд одоо second m гэж байгаа шүү дээ. Тэрийг яа. Git-ээр зүгээр явуулчих. Git status-ыг харъя л да. Modified second m гэж файл энэ ч байж гинэ гэж хэлээд шүү дээ. Тэрийг эхлээд add хийн. Git add all гэж бүх байгаа юмнуудаа нөө яг уул нь ингэж болно. Git add second доторх бас бүгд байж болно. Эсвэл second m гэж яг нэг файлынхаа нэрээр ингэ явуулж болно. За хэлээ git add хийцэн. Одоо git status харъя. Одоо modified гэдэг to be committed гэж байгаас. За тэгээ git commit гэдэг. Git commit message testing цаг минут 23:27. За ингээд дарлаа. Орчлоо. За тэгээ git status push гэдэг. The branch is ahead of origin by master origin master гэдэг branch гэсэн шүү дээ. Branch гэдэг гэсэн. За энэс нэг байгаа git push-а дарлаа. Суур хүүгээ орууллаа. Password орууллаа. За ингээд орчихж байгаа. За одоо харъя. Тэнцээ байна уугүй юу гэж. 26 секунд тестийн 23-27 гэдэг нь ороод ирсэн маань. Ингээд дарахаар хаана байсан бэ гэхлээр preliminary гэж байсныг preliminary session болгосон байна гэж. За ийм их байдлаар ингэж commit хийгээд файл өөрчлөлт хийгээд commit хийгээр ингэ яваад иж болно. Энд VS Code ийм гоё байна. Тэр терминал дээр энэ git add гэн commit push гэсэн кодуудыг ярьлаа. Одоо git дээр хэрвээ ингээд өөр хүн танаа цуг ажиллаж байгаа энэ чинь нөгөө хамт ажиллаж байгаа олон цуг ажиллахдаа л ажлуудаа нэгтгэхийн тулд энийг хийж байгаа. Бас автоматжуулахын тулд тэгээд өөр хүмүүс ямар нэгэн юм өөрчлөлт хийсэн бол энийг шууд git up гэж байна. Git push git git pull гэдэг команд ашигладаг баг. Тэгэхээр ямар нэг өөрчлөлт шууд already up to date гэж байна. Тэгэхээр хэн нэгэн нөхөр одоо энэ чинь ингээд ямар нэгэн update хийгээд тэгсэн тохиолдолд тэрийг өөрлөгөө local руу авахын тулд git pull command-ыг ашигладаг. За жишээ нь харилт хэлээ энэ чи first дээр нэг өөрчлөлт хийх гэж оролдоо. Яа find file create new file өөрчлөлт чи яаж хийдэг лээ? Болдог лүү? Энэ болох хаа энэ edit this file гэж. За энэ чи edited from энэ чи зүгээр нэмж edited from GitHub бас ингэж commit change additional extended description commit change you will have to first энэ чи юу хаа энэ commit нэг чи тий. За энэ чи зүгээр testing from within GitHub 33 29 гэдэг. За ингээд commit change гэдэг түүнийх юм хийж commit pull шууд push болох болов. За тэгээд pull requests. За одоо book 11 секунд зөөгөө гэнэ. За одоо энийг яая. First thing юунд хэлээ. Энд чи first m дотор ингээд commit from. Одоо хэлээ first m харъя л да. First m за first m control p first m онгоолголоо. Энийг дарчи. Одоо ингээд байхгүй шүү дээ. Тэгэхээр байхгүй байгаа юм. Одоо яана. Уул нь энэ нөхөрч харуулж авах хэрэгтэй да. За юу лээ. Нөө repository дээр ямар нэг өөрчлөлт байвал эн чинь харуулад эхлэх хэрэгтэй байдгийн уг нь. Энэ хоёр хэтлээ чинь pull-ыг нь push-ыг нь хийсэн үү? Бүр нь хийсэн үү? Харуулсан бол settings гэнэ. Зээ. Push-ыг нь эн чинь ингээд уул нь гарч ирэх хэрэгтэй энэ repository дээр ийм өөрчлөлт шүү гэдэг. Хэтлээ хаагаад үзье. Refresh би нөө яадаг ажил дээр нөө гитх биш SVN гэдэг арай өөр нөө юу байдаг өрсөлдөгч юм да. Хуучны арай. Тэгээд
тэрэндийг ашигладаг болохоор бас зарим нэг юм мэдэхгүй байна. Тэгээд ер нь гит бол хамгийн давалтай. Гэтэ яг математикийн хэллэгийн юм дээр бол SV-ийг ашиглахгүй бол гит жоохон зарим нэг юм аа төвөгтэй юм байна нөө. SV-н дээр одоо commit болгоно ингээд тоолж явдаг байхгүй. Нэгээс эхлэв 1 2 3 дугаар commit гэдэг. Тэгсэн чинь гит дээр болохоор юм код өгөө яваад байдаг. Тэгээд тэр кодоор нь ингэж учрыг нь олох аягүй жоохон төвөгтэй санагдсан. Гэтэ болохгүй юм байхгүй л гэж бодоод байгаа. За тэгэхээр энэ чинь харагдахгүй байна. Тэгэхээр яа хэлээ зүгээр git pull хийчихье. Git status гэж байна. Тэгээд nothing commit nothing git full гэдэг. Харъя. Тэр хараа. One file changed first time дээр дөрөвдүгээр мөрөн дээр ингэ өөрчлөлт авах шиг байна гэдэг тий. Тэгж штэ. За тэгээд git pull яатсан. Одоо энэ нөхөр маань ч ороод ирсэн тий. Тэгээд git pull хийхээр ингэж ярьж болно. Энд чинь бас git pull хийж болно штэ. Pull from гэдэг. Pull-аас гадна fetch гэдэг функц байгаа. Fetch нь болохоор татаж аваад тэгээд pull-тэй харьцуулахад шууд миний өөрийн ажиллаж исэн branch нь апдейтлэгдсэн бол fetch-ээр шууд ордог. Өөр газар ингээ апдейт хийгдсэн бол зүгээр түр авчирж хагаад нийлүүлэхийг хүлээж идэг ч үлээ. Тийм хүү жоохон ялгаатай байгаа. За git fetch full хоёр ялгаа тийм байна. За одоо ингэж өөрчлөлт ингэ цаана гаднаас ингэж авч болно гэсэн үг. Өөрчн за зөвхөн note хараадах юм. Show all notes. Shop dashboard. Credentials git bash. Тэгээд юу би credentials сурах уу ингээ пассворд оруулаад байгаа шүү дээ. Та нар ч гэсэн ингээ оруулах хэрэгтэй хаанх ингээ install хийгээд цаашдаа олон аккаунт бол ер нь болчихно. Олон аккаунттай бол ингээ байн асуугаад авах. Над ч одоо хувийн 2, ажлын 1 ингээ 3 ч аккаунт байгаа. Ажил дээр бас зарим нэг веб девелоп юм дээр макро эдийн засгийн биш юмнууд дээр юуг ашигладаг, гитийг ашиглах нь бол ашигладаг. За арай өөр зорилгоор арай өөр функцлэлт учраас тэр тохиолдолд бол гит бол болоод тийм. Гэтэ гит нь хамаагүй илүү popular хаа. За одоо юу? Одоо гитийн гайхамшиг энэгээр тусахгүй. Юу? Git status гэсэн тийм. Git status git log гэхэр сүүлийн хэдэн өөрчлөлт одоо log l 3. За log сүүлийн 3 log гэдэг нь нэг өөрчлөлтүүдийг харуулж байгаа log тийм өөрчлөлт. Тэгээд сүүлийн 3 гэдгээр нь яаж авах гэдэг тоо тавьж өгч байгаа. За тэгээд чисэн 3-аас илүү юм яхих commit testing push lesson file testing ч яахгүй шүү дээ. Бүх юунуудыг харуулад байна. Заашаа git Google дээр одоо би Google дээр хэлсэн шүү дээ. Git log limit 10 гэд ингэж first 10 гэх юм уу ингэж last 10 commit-ийг харуулаа гэж байгаа байхгүй. On the recent entries git log see list of last 8 commits n-ээр явд юм байна. N. За ингээ author гэдэг author-оор нь хүртэл ингэж хийж болж байгаа сте. Тэгэхээр git за control L дараад тусдаг git log n 3 сүүлийн 3 ингээд гараад ирж байгаа. За ийм ба. Тэгээд сүүлийн 3 дээр хин ямар одоо author нь суурхүү. Тэгээд юу хийсэн бэ гэдэг энэ ч байж гэн тэ. Тэгээд commit-ийн дугаар нь хийж байж гэн. Энүүгээр нэгж яаж болно? Git diff хийж яаж гэдэг лээ. Diff гэдэг нь одоо хоёр файлын хоорондын өөрчлөлтийг ямар өөрчлөлт гаргасан юм бэ? Git diff last commits. Git diff between of a commit. Энэ юу? How to say git diff гэж яагаад commit-ийн дугаарыг оруулаад төрөх гэж юм. Since demonstration commit equivalent to git diff head one to list юу яа гэм да. Одоо commit-ийн дугаарыг оруулж өгөөд тэгээд яг тухайн commit дээр юу өөрчлөгдсөн юм байна гэдэг хардаг. Show changes between commit. Хоёр commit байх юм бол яах юм бэ гэж энэ чинь байх шиг байна. Git diff жишээ байна. Одоо ингээл үзэл яг шүү дээ. Git diff за хэлээ оролдож үзье шууд үзье заяа. Энэ нөхөр ийг хуулаад авч. Copy. Git diff эхлэр харуулж байна.
Энэ одоо first m дээр ийм b first m юу вэ? Ийм хасах байсан. GitHub энгийн болгосон гэж байна. Тэгээд no line at the end of энэ нэг нөхрийг өөрчилсөн байна гэж яах юм? Configure iris юу вэ? Арай олон өөрчлөлт гарч ирэх юм. Testing лгээд team нэл өөрчлөлт гарч ирсэн. Энэ зүйл зүг байна. Энэний өөрчлөлт ингэдэг адилхан л ашиг хань тий сони. За энийг үзээ л да. Copy. За git diff. Энийг тухайн коммитийн гаргасан өөрчлөлт. What? Юу болчихно? Between commits гэхээр яг нэг commit байна, дараагийн нэг хоёр хоорондоо ингээд олон юмны зайтай хоёр commit байх юм бол тэр хоёрын хоорондох өөрчлөлийг нь харуулна гэж байгаа байхгүй юу? Git show change between commits. Confirm files with diff. За одоо энэ чи diff head hello world text гэдэг нь одоогийн өөрчлөлийг нь харуулах гэдэг шиг байна. Git яг одоогийн юу шүү дээ бас энэ чи ингээд өөрчлөлтийг нь хараадсан шүү дээ энэ чи. Тэр шиг энэ чи бас git diff гэж яагаад нөө localтайгаа head гэдэгтэй харьцуулаад ингээд файлын нэрийг бичээд ингээд явуулж болно. Diff энэ чи л энэ. Хоёр commit-ийн хоорондох гэх юм бол энэ хоёр commit-ийн юуг ингээд бичээд яачих юм бэ? За одоо яа. Git log гэдэг git log last 5 гэдэг чинь. Last 5 commit маань чинь 2 сарын 9 сая яасан. Тэгвэл энэ нөхрөөс хойш second энэ нөхрөөс хойш энэ хоёрын хоорондох цайг git diff хоппа. За тэгээд энийг copy book. За энэ хоёрын хооронд нөхдөр second preliminary гэдэг preliminary session болгосон байна. Тэр edit from GitHub гэдэг ийм хоосон болгосон байна. За тэгээд ийм ингээд бүх ингээд өөрчлөлтүүдийг нэгтэрч. Энэ одоо ямар ч тийм байгаа хаад байна. Чи хоёр адилхан юм шиг байгаа юм. За тийм байна. За ийм ингэж git diff бол ингэж ажина. Git log байна, git diff байна ингэж хараад түүхээ хараад өөрчлөлтөө хараад иж болно. За тэгээд энэс гадна credentials git bash. За тэгээд git гэж ийм сайхан юм байна. Тэгээд git-ээс гадна subversion гэж svn гэвэл subversion гэж юм байгаа. Энэ бол бас макро эдийн засгийн юм дээр ашиглахад хамаагүй төхөнтэй юм байна. Би хичээлүүд дээр энийг харуулаа явуучих хаас хааш та. Тэгээд svn яг command нэг адилхан svn git-тэй адилхан svn add гэж байна, svn commit гэж байна, svn update гэж байна. Update гэдэг нь pool татж авах гэсэн үг шин. Repository байгаа өөрчлөлтүүдийг. За иймэрхүү юм байна. Тэгээд одоо ярихад үлдсэн юм юу гэхээр econ mod гэдэг рүү очиод энэ ч байж байна. Одоо энэ ч history-г нь харж болох байхаа. History package history 8 commits гэсэн commits бүр дээр очлаа. Ингээд commit-ууд байгаа зү. Тэгэхээр одоо энэ чинь ингээд copy гэж хуулж байгаа. Энэ нэрийг хуулж авах ингээд command. Энийг хуулаад яхалаа. Ингээд тэр нэрийн дээр чинь хуулаад авчихсан. Урт нэр нь. Энэ бол цөөхөн яг commit-ийн код байгаа. Тэрний богиносгосон хэлбэр нь. Энэ ч юу вэ? Browse the repository. Тэгээд энийг дарахаар энэ дээр дарахаар өөрчлөлт нь яг хаана ямар өөрчлөлт орсон бэ гэдэг. One file changed, two addition and two deletions гэдэг. Нэг deleted here, нэг нэмсэн here, нэг deleted here, нэг нэмсэн here. Энд чи займын юм гарсан юм ааш. Тийм шиг байна. За, тиймэрхүү юм байна. За тэгээд одоо энийг энэчнээс ингэж харж болно. Тэгээд
одоо ингээд олон бранч үүсгээд бранч дээр хүн болго ажиллаа. Тэгээд бранчудаа сүүлдээ нэг мерж хийнэ гэдэг ойлголт байдیں۔ Тэгээд тийм ойлголтууд энэ ч яригдж болно. Тэгээд contributor 1 гэж байгаас олон хүн contribute хийж болно. Олон хүн contribute хийхэд бол би одоо хүмүүст эрх өгөх хэрэгтэй болно гэсэн. Тэгээд ингээ олуулаа ингээд хийж болох юм аа. За тэгээд миний ингээ энийг тэр чигээр нь авахын тулд түрүүнд харуулсан те колон хийн. Колон хийгээд одоо энэ чинь очиж чад git колон гэдэг. Тэгээд дараад яаштай. Би жоо өөр газар очиж байгаа. Second zero гэж байсан шүү дээ. Second zero. No files дээр cd гараад дээр second zero cd second zero icon mode маань хийж байна. Icon mode шууд устгахаар ч яадаг git status шууд устгахаар болохгүй pattern mode гэдэг repository. Энэ icon mode-ыг аваач шууд устгахчаар бас алдаа зааж мах магадaltaй. SV-нэр тэрдээ энэ ч техник ах нэг бас ингээд яач. За энэ ч тэгж жаад git clone гэдэг ингээд татаад авчихна. Тэгэхээр энэ ч татагдсан байж байна. Энэ ч дөнгөж сая 2342 энэ чинь first second бүгд ороод ирчихэж байгаа. Тэгээ ингээд та бүхэн ашиглаад иж болох юм шүү. За тэгээд миний тэр нөгөө видеон дээр өмнөх жилийн видеон дээр ярьснаар second-ыг одоо яаж ашиглах нь те MATLAB-аа нээж байгаа. Тэгээд second-ийг зам дээр авчиж байгаа тэргээд ашиглана штэ. Бүх код дээр second-ийн дээр бүх кодууд нэг одоо за тийм. Тэгээд юу энэ чинь ингээ second time ажиллаж байгаа энэ чинь ингээ баахан results W дээргээд баахан folder-ууд нэмчин. Тэдрийг одоо яахын тулд тоохгүй тулд энэ чинь git ignore хийхүүгээ энэ чинь ингээ файлыг өөрчлөлт гараад тэгэхээр git ignore хийхүүгээд тэгээд git ignore хийж байгаа тэгээд оруулахгүй байх тийм бүхнүүд байгаа. Тэгээд тэрийг туршаад үзээрэй. Бас сорил болгоод өгч. За тэгээд одоо ингээ хичээл явуулга ингээл болж ах шиг байна да. Тэгээд git-тэй танилцуулсан, хангалттай танилцуулсан гэж бодож байна. Маш чухал, маш хэрэгтэй технологи. Тэгээд сайн ашиглана гэж байна. Энэ git чинь үнэгүй шүү дээ, тий. Үнэгүй хөлбөр. Мэдээж үнэтэй хөлбөр байж болно. Тэгээд үнэгүй хөлбөрээр ингээд яаж болно. Тэгээд би хувьдаа бол чинь маш олон код, RBC бахан репозиторинууд нээсэн байгаа 38-ийнх нь зарим нь зүгээр бусдаас нэг бусдынхыг нэг хуулцсан. Fork гэж нэг юм байгаа. Тэрүүгээр ингээ хуулдаг гэсэн. Хуулцсан байгаа гэсэн. Fork энийг өөр хүний юу дахаар ингэж оруулаад ирдэг. За иймэрхүү юм байгаа шүү. За тэгээд мэдлэгийн ярилтанд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяр таа.